That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Тэгэхээр 4-р сарын 30-ны өдөр Америкийн нэгдсэн улс болон Украины талууд удаан хугацааны турш яригдж мөн одоо ихээхэн хэрүүл маргаан хэл ам бол дагуулсан. Ашигт малтмын гэрээг бол ерөнхийдөө хоёр тал урьдчилсан байдлаар бол байгууллаа. Энэхүү гэрээний үндсэн зорилго нь бол Украины сэргээн босголт эдийн засгийг дэмжих зорилготой гэж бол зарлаж байгаа. Мөн энэхүү гэрээнийхэн хүрээнд хоёр талууд бол сэргээн босголт хөрөнгө оруулалтын сан хэмээх одоо маш чухал ач холбогдолтой санг бол байгуулж байгаагаас олон нийтэд бол мэдэгдсэн. Ямар ч тач Зеленскийгийн хувьд Америкийн нэгдсэн улсын дэмжлэг түүнд зайлшгүй хэрэгтэй байсан учраас одоо тэнэг хүнс биш бол энэ гэрээг эрт оройгүй байгуулж таарах нь бол анхнаасаа тодорхой байсан. Трампын зүгээс Зеленскийг уг гэрээнд гарын үсэг зуруулахын тулд бол маш их шахалтыг өнгөрсөн хугацаанд бол үзүүлсээр ирсэн. Тэрээр өмнө нь Америкийн нэгдсэн улсын зүгээс Украинд илгээсэн бүх төрлийн тусламжийн мөнгөн дүнг бол эргүүлэн төлөх, мөн одоо зэвсгийн нийлүүлэлтийг тасалдуулах гэх мэтээр Зеленскийг удаа дараа дарамтласны эцэст өөрийн хүсэлтэд бол хүрч чадлаа. Уг гэрээний дагуу бол хоёр улс хамтран байгуулах хөрөнгө оруулалтын санг бол 50-50% бол хамтран эзэмших талаар тусгасан байгаа. Мөн Украин улс бол Америкийн нэгдсэн улсаас гадуур өөр улстай хамтрах, эсвэл өөрсдөө бие даан өөр ашигт малтмалыг одоо ашигласан ч байх хамаагүй Украины нутаг дээр ухагдж борлогдсон байгалийн баялаг бүрийн ашигаас 50%-ийг нь бол украинчууд энэхүү сандаа төвлөрүүлж байх үүрэг хүлээсэн юм. Түүнчлэн мэдээж хэрэг энэ бүхний хариуд Америкийн нэгдсэн улсын зүгээс Украинд өмнө нь олгож байсан бүх тусламжуудыг төлбөрийг бол эргүүлэн төлөх шаардлагагүй бодж цаашид ч мөн зэвсэг үргэлжлүүлэн нийлүүлэх Америкийн нэгдсэн улс бол мэдэгдээд байгаа. Тэгэхээр ямар ч тач яг үнэндээ бол Трамп өөрт байгаа хүч чадал эрх мэдлээ бол тултал нь ашиглаж Зеленскийд татгалзахын аргагүй санал тавьж саналаа бас одоо хүчээр чамаагүй зөвшөөрүүлж чадлаа. Трамп үнэхээр одоо энэ бүхний эцэст бол чадаж байна. Өөр хэлэх зүйл бол алга. Тэгвэл өнөөдрийн дугаараар Америкийн нэгдсэн улс болон Украин улсуудын хооронд энэхүү ашигт малтмалын гэрээ байгуулагдсанаар тус хоёр улсын харилцаа цаашид хэрхэн үргэлжлэх вэ? Хоёр улсын түүх шинэ шатанд бичигдэж эхэлсэн эсэх. Мөн одоо энэ нь Украин улсын Оросын холбооны улстай хийж буй дайнд цаашлаад бас хэрхэн нөлөөлөх талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно. Тэгэхээр гол сэдвтэ орохоос өмнө та бүхэнд хамтран ажиллагч байгууллага болох Авторгын хууль зүйн товчоогоо танилцуулж байна. Та бүхний зарим нь бол хэдийнэ танил болсон байх гэж бол найдаж байгаа. Иймээс танд болон таны аж ахуй нэгж компанид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн одоо зөвлөмж туслалцаа хэрэг болвол Авторганд хандаарай. Юуны өмнө Америкийн нэгдсэн улс болон Украины харилцаа дайн эхлэхээс өмнөх цаг үе болон дайны цаг үед бол голцоо цэрэг болон санхүүгийн тусламж дээр суурилсан харилцаатай байсан бол одоо харин ашигт малтмалын стратегийн хамтын ажиллагаа гэх ийм урт хугацааны эдийн засаг аюулгүй байдлын ийм хамтын ашиг сонирхол дээр суурилсан харилцаа руу шилжиж байна. Нэг ёсондоо бол Украин улс дахь Америкийн нэгдсэн улсын нөлөө нэг шатаар нэмэгдэж Америкийн нэгдсэн улс мөн Украиныг хамгаалах одоо бодит шалтгаан шалтгаан бас шинээр гарч ирж байна гэж хэлж болохоор юм а. Украин улс нь эрчим хүч батлан хамгаалах салбарт бол чухал нөлөө үзүүлэх үс ийм ашигт малтмалын олон ордуудтай улс. Тэнд вит, титан, газрын ховрууд, никель зэрэг одоо маш их ашигт малтмал байгаа. Америкийн нэгдсэн улсын хувьд эдгээр газрын ховор элементүүдийн салбарт бүгд найрамдах хятад ард улсаас маш өндөр хамааралтай байдаг. Харин Америкийн нэгдсэн улс хятадтай худалдааны дайн хийж байгаа учраас хятадын хамаарлыг багасгахын тулд тэдэнд өөр газрын ховрын шинэ их үсрүүд бол шаардлагатай болсон. Иймээс Америкийн нэгдсэн улс бол хятадтай хийх худалдааны дайнда ашигт малтмалын салбарт хятадыг орлуулагч улсаа бол нэг ёсонд од чадлаа гэж бол одоо харагдаж байгаа юм. Украиныг өөрсдийн ашиг сонирхолд тэдний сул талыг нь бол овжноор ашиглан маш эвтэхнэр бол дэгээдэд авчих шиг боллоо. Түүнчлэн Америкийн нэгдсэн улс Украин улсууд нь бол стратегийн түншлэлээ нэмэгдүүлснээр Украиныг цаашид НАТОгийн гишүүн орноор эзсүүлэх боломж бас тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа юм. Яг одоо биш боловч магадгүй ойрын хугацаанд бас биш боловч хятадтэй буюу маш олон жилийн дараа 10-20 жилийн дараа гэх мэтээр бол алстаа Америкийн нэгдсэн улс нь Украиныг бол НАТОд дэмжих боломж үе талахыг нээсэн явдал
бодож байна. За мөн нэгэнт Америкийн нэгдсэн улс Украины ашигт малтмалыг олборлож эхлэх учраас Украины баялагт ямар нэгэн байдлаар бол цэргийн хамгаалалт аюулгүй байдал тагнуулын мэдээлэл хэрэг болвол Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах яам өөрсдийн эрх ашигыг хамгаалах үүднээс за Украины нутагт бол тодорхой хэсэг газруудад Америкийн нэгдсэн улсын цэрэг зэвсэглэлийг мөн оруулах тийм шалтгаан бас давхар бий болж байна гэж харагдаж байна. За иргэнэ хамгаалах зорилгоор өмчөө хамгаалах зорилгоор гэх мэт шалтгаануудаар бол цэрэг оруулалтыг юм шалгарсан технологи угаасаа байдаг. За түүнчлэн Америкийн нэгдсэн улсын зүгээс уг гэрээг хийсэн явдал нь Оросын холбооны улс болон бүгд найрамдах хятад ард улсуудад илгээж буй маш том дохио гэж давхар харагдаж болохоор байгаа. Нэг ёсондоо бол Америкийн нэгдсэн улс нь Украины нутагт технологи, геологи, эрчим хүчний стратегийн байр сууриа баттгаж байгаа. Энэ явдал нь өөрөө бид энэ бүс нутгаас огтхонч ухрахгүй гэх юм сэтгэл зүйн болон геополитикийн маш том дохио гэж харагдахаар байгаа юм а. Мөн мэдээч хэрэг энэ гэрээний үндсэн дээр ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаанд Америкийн нэгдсэн улсын компаниуд шууд оролцож таарах нь бол хэндэж ойлгомжтой. Тэдний байгуулсан гэрээний дагуу Америкийн нэгдсэн улсын хувийн компаниуд болон төрийн оролцоотой компаниуд за Украины ашигт малтмалын салбарт бол ямар ч шалгаруулалтгүйгээр оролцох боломжийг бол нээж өгсөн юм. За жишээлбэл Америкийн нэгдсэн улсын General Motors, Tesla, за мөн Lithium Americas зэрэг компаниуд Украины литий ордуудад хамтран ажиллах тухай судалгаагаа бол хэдийнэ эхлүүлээд байгаа. Нэг ёсондоо бол газрын ховор элементүүдийг олборлох технологиг Америкийн нэгдсэн улсын компаниуд нийлүүлж за Украины нутаг дээр харин боловсруулалтыг нь хийх ийм тохироо бол яригдж байгаа юм. За харин хоёр улсын хамтран байгуулж буй сэргээн босголтын хөрөнгө оруулалтын сангийн хувьд за Украины дайн за энэ дайны сүүрлээс үүдэлтэй эд бүтцийн шинжилэлт сэргээн босголтод зориулсан ийм урт хугацааны хөрөнгө оруулалтын их үүсвэр болон хувирч байна гэж хэлж болно. Нэг ёсондоо Америкийн нэгдсэн улс болон Украины улсууд нь уул уурхай болон эрчим хүч, төмөр зам, авто зам, дэд бүтэц за мөн боловсруулах үйлдвэрүүдэд бол хамтарсан төслүүд цаашид хэрэгжүүлнэ гэж ойлгох ёстой. Энэ нь Украины улсыг Америкийн нэгдсэн улстай эдийн засгийн маш гүнзгий хамааралтай болгож за цаашлаад нэлээд хараат болгох боломж бас Америкийн нэгдсэн улсад бүрдэж байна. За яг одоогийн өнцгөөс харвал Америкийн нэгдсэн улс нь Украины дайны хамгийн том ялагч болон хувирч байгаа харагдаж байна. Гэхдээ цаашид бас нөхцөл байдал бас яг хэрхэн өрнөхийг бол одоогоор хэрч мэдэхгүй ирээдүг таах боломжгүй. За үүнээс гадна уг гэрээний хүрээнд бас Украины улсын экспортын уламжлалт эдийн засгийн бүтэц бол бүхэлдээ өөрчлөгдөх нь бас тун тодорхой харагдаж байна. За Украины улс нь өмнө нь бол тариа буудай, төмөрлөг, гам болон химийн бүтээгдэхүүн экспортлдог улс байсан бол за ойрын хугацаанд бол лит, никель, газрын ховор элементүүд за титан зэрэг стратегийн чухал ач холбогдолтой ашигт малтмалуудыг экспортлдог юм шинэ бүтэц рүү шилжиж тарахаар харагдаж байна. Гэхдээ хоёр орны хооронд байгуулж буй гэрээ нь бол маш урт хугацааны гэрээ учраас за үүнийгээ дагаад дайн дууссаны дараагаар Украины экспорт мөн тогтвортой байж валютын орлогод нь маш эрг нөлөөг бол Украинд үзүүлэх тийм эрг дүр зураг бас бол харагдаж байгааг бол хэлэх хэрэгтэй. Тэгэхээр нэвтрүүлгийнхын дундуур та бүхэндээ хүссэн бүхнээ бүгд найрамдах хятад ард улсаас үйлдвэрээс нь шууд захиалаад авах боломжтой Shopee Hub CMN сайтыг танилцуулж байна. Та хятадын 80 сая гаруй үйлдвэрийн бараанаас бөөнд нь хамгийн хямдар, хамгийн найдвартайгаар StorePay болон Pocket Zero-гоор дамжуулан хүүгүй хуан төлөх нөхцлөөр захиалах боломжтой. Мөн карго болон хятад доторх тээврийн нэмэлт үнэгүүгээр гэртээ хүргүүл аваарай. Shopee Hub CMN. Гэл бүндэн захиалчтай юм бах та. Болно шүү дээ минь. За тэгээ Shopee Hub-аар бол хятадын үйлдвэрээс нь шууд Монгол төлбөрийн хэрэгслээр захиалж ингэж болдог гэдээ байгаа. Болно шүү дээ минь. Найдвартай өрнө захын үнээс хямдхан байж болдсон бах та. Болно шүү дээ минь. Энэ орон нутгад хөргөж өгд юм болов уу? Болно минь. Болно. Минь. Болно штэ. Авахыг хүссэн бүхний хамгийн хямд найдвартайгаар 21.9 төгрөгт StorePay, QPay, Pocket бүх банкны картаар төлөөд захиалаад аваарай. Ах нь хэлсэн шүү дээ болно гэж. Ер нь бол хоёр орны хооронд байгуулсан гэрээ нь бас нэг талаараа Украины улсын тусгаар тогтнолын эдийн засгийн баталгаа болж байна гэж харж болно. За учир нь тус улсын ашигт малтмалын эзэмших болон ашиглалтын эрх нь Украины талд энэхүү гэрээний дагуу хэвээр үлдэж байгаа юм. За Америкийн нэгдсэн улсын компаниуд зөвхөн хөрөнгө оруулалт хийж олборлолтод хамтран ажиллах, за мөн гүйцэтгэгчээр оролцох хэлбэртэй гэрээ гэж хэлж болно. За манай улсын хувьд жишээ татаж ярихад бол ашигт малтмалын бүх эрх лиценз нь шууд нөгөө талд буюу хөрөнгө оруулалт хийж лиценз авсан гадны улсад шилждэг бол за Украины улсын лиценз баялагын бүх эрх нь бол Украины засгийн газарт хэвээр
үлдэн гэсэн үг. Энэ нь бас нэг талаараа Украин улсад бол маш ашигтай, тэднийг бол хүндэтгэж үдсэн хэлбэр гэж харагдаж байгаа юм. За Африкийн маш олон улс орнууд одоо хятад эсвэл барууны компаниуд шууд одоо бүрэн олборлолтын лиценз авах байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг. За ингэснээр тухайн улс одоо улсын төр засаг шууд тухайн ашигт малтмал байгаа газар буюу одоо лиценз бүхий газраас бол бүх эрх мэдлээ бол алдаж таардаг. За Африкийн улсуудаас гадна Монгол улс, Казахстан, Боливи гэх мэтээр одоо маш олон орнууд хөгжиж буй орнууд за баялагын ашиглалт дээрээ бол гадны шууд хяналтыг бол тогтоосон ийм эрх зүйн орчинтой байдаг. За иймээс Украин болон Америкийн нэгдсэн улсын байгуулсан энэхүү ашигт малтмалын гэрээний Украинд ашигтай хамгийн гол заалтуудын нэг нь бол энэ заалт гэж бол харагдаж байгаа. За яг ингээд харах юм бол Америкийн нэгдсэн улсад тэр дундаа ерөнхийлөгч Дональд Трамп бол өөрсдөдөө ашигтай, за мөн Украинд ч гэсэн ашигтай байдлаар энэхүү гэрээг бол хүлээн зөвшөөрсөн болох нь бол тодорхой харагдаж байгаа юм. Магадгүй дэлхийн бусад улс орнуудад Трамп өөрийн бодлогыг за Америкийн нэгдсэн улсын уламжлалт одоо капиталист эдийн засгийн бодлого бус за харин илүү одоо харилцан ашигтай хүмүүнлэг энэрэнгүй одоо нэг нэгэндээ ашигтай шудрах бизнесийн зарчмаар Америкийн нэгдсэн улсын бодлого цаашид явагдах болно. За энэ бол Америкийн нэгдсэн улсын шинэ шудраг дүр төрх за хин хиндээ бол хожоотой гэх ойлголтыг бол дэлхийн нийтэд харуулахыг хүсэж байж болох юм. За ямар ч тач Украин улс бол ашигт малтмалын гэрээгээр өөрийн улсын үндэсний тусгаар тогтнолоо одоо ашигт малтмал дээр суурилсан бодлогоор бол баталгаажуулж чадлаа гэж хэлж болохоор байна. Харин эрсдэлтэй тал нь гэвэл Америкийн нэгдсэн улсын нөлөө Украины дотоод бодлогод бол шууд болон шууд бусаар нийлээд гүнзгий нэмэгдэх үе таалга давхар нээгдэж байна гэж харагдаж байна. За Америкийн нэгдсэн улс нь уг гэрээний ачаар шууд л Украины уул уурхай эрчим хүч за хөрөнгө оруулалт эд бүтцийн салбаруудад бол голлох байр суурийг бол эзэлж байгаа. За технологийн нийлүүлэлт, байгаль орчны стандарт, эрсдлийн менежмент, гадаад зах зээлд борлуулах үйл ажиллагаа гэх мэтээр одоо өөр маш олон салбаруудад Америкийн нэгдсэн улсын үл үзэгдэх гар шууд Украины бодлогод хөндлөнгөөс оролцож эхэлж таарна. За ингэснээр Украин улсын бодлого нь явандаа Америкийн нэгдсэн улсын стандарт Америкийн бодлогод бол одоо автоматар нийцдэг ийм тогтолцоо бий болно гэсэн үг. Цаашлаад одоо Украин улсын татврын бодлого, хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтын бодлого, ашигт малтмалын үнэлгээ, геополитикийн бодлого, за өөр ямар бодлогууд эдийн бүхий л нарийн бодлогуудад мөн Америкийн нэгдсэн улсын мэргэжилтнүүд бол гардан зөвлөдөг болно гэсэн үг. За Украин улсад Америкийн нэгдсэн улсын зөөлөн хүчний бодлого бол урьд өмнө байгаагүй хэмжээгээр нэмэгдэж таарах юм. За мөн цаашид дайн дууслаа гэж бодоход Украины ашигт малтмалын стратегийн төслүүдэд за Хятад болон Орос зэрэг өөрсдийн одоо өрсөлдөгч орнуудын хөрөнгө оруулалтыг бол хориглох эсвэл хязгаарлах тийм хууль эрх зүйн орчныг за Америкийн нэгдсэн улсын зүгээс Украин улсад бол давж хэлбэрээр бол нөлөөлөн хэрэгжүүлэх одоо магадлал маш өндөр харагдаж байгаа. Нэг ёсондоо бол цэвэр эдийн засгийн шалгуурууд Украинд хэрэгжихээ болж за гагцхүү эдийн засаг нь өөрөө геополитикийн нарийн шүүлтгэрүүдээр одоо бүх төслүүдийг шалгадаг ийм систем рүү орж магадгүй гэсэн үг. За өөрөөр хэлбэл Украин нь Хятадтай Америкийн нэгдсэн улсын одоо өрсөлдөгчдийн эсрэг чиглэсэн геополитикийн бодлоготой улс болон хувирна гэсэн үг. За мөн одоо энэхүү гэрээ нь Оросын холбооны улс, Хятад зэрэг улсуудаас гадна Европын холбооны улс орнуудад мөн томоохон хүнд цохилт болон хувирах шиг боллоо. За учир нь Европын холбооны улсууд 2014 оноос эхлээд Украин улсад маш их санаа тавьж Украинд одоо маш их тусламж илгээж байсан ч за харамсалтай нь уг гэрээг байгуулснаар Америкийн нэгдсэн улс нь бол Украины сэргээн босголтын гол түнш болон хувирч за мөн ашигт малтмалтанд дангаараа шахуу одоо монопол байдлаар Америк эзэн сууснаар Европын холбооны одоо эрх ашигыг шууд бол мухардалд орууллаа гэж харж байна. За уг нь бол одоо Европын холбооны улс орнуудын бизнесүүд, технологийн томоохон компаниуд одоо мэдээж хэрэг Украины ашигт малтмал одоо энэ ашигт малтмалын бодлогод оролцохыг маш их хүсэж байсан. За Европын холбооны одоо аж үйлдвэрлэлийн салбарт бол Украины ашигт малтмалууд маш их хэрэгтэй байгаа. За гэвч харамсалтай нь Америкийн нэгдсэн улс Украины ашигт малтмал дээр эзэн сууснаар за цаашлаад Европын холбооны улс орнууд Америкийн нэгдсэн улстай аятайхан харилцаж байж Украины уул уурхайн салбарт бол хөрөнгө оруулалт хийх эрхээ олж авдаг ийм байдал руу шилжчих шиг болсон харагдаж байна. За ер нь бол Украины ашигт малтмалыг тэр чигт нь Америкийн нэгдсэн улсад одоо гаргах ийм зүйл бол яригадаад байгаа. Энэ нь Европын холбооны улс орнуудын хувьд бол одоо хангамжийн тогтворгүй байдлыг бол цаашид үүсгэх эрсдлийг бол нэмэгдүүлж байгаа юм. За өөрөөр хэлбэл одоо Бялууг олуулаа хуваах бус Америкийн нэгдсэн улс харин бүхэлд нь дангаараа аваад за Бялуунаас өөрийн үзмжээр өөрийн хүссэн улсуудад одоо өөрийн шалгуураар цензурдж байгаад за баг багаар хүртээдэг ийм тогтолцоонд бол шилжиж байна. За иймээс Европын холбооны улс орнууд Украин улсыг бол НАТО
болоод элсүүлэх гэхээсээ илүүтэйгээр за Европын холбоонд ойрын хугацаанд бол элсүүлж за өөрсдийн эрх ашигыг Европын холбоогоор дамжуулан Украинд нэмэгдүүлэх арга замыг бол хайж эхлэх бололтой. За яг үнэндээ бол Франц, Герман, Британи гэх одоо энэ гурван улс бол өөрсдөө дэлхийн шинэ геополитикийн шатрын үүрэг дээр бол гол тоглогчид болж гарч ирэх хүсэлтэй байгаа ч за харамсалтай нь Дональд Трамп бол тэдний энэ хүслийг бол нүрийн ард нь гарцсан нь бол алгадчих шиг боллоо. За гэхдээ ямар ч нөхцөлд Украин улс нь цаашид буюу одоо ирээдүйд Хятад Оростой бол харилцаагаа одоо эвтэд багасгах нь бол ойлгомжтой. За харин Америкийн нэгдсэн улс болон Европын холбооны улсуудтай бол тэнцвэртэй гадаад бодлогыг харин хэрхэн одоо явуулах вэ гэдэг нь бол тэдний толгойн өвчин, толгойгоо гашилгах асуудал болон хувирч байх шиг байна. Тэгэхээр та бүхэндээ Subotai Pictures сувгийн зүгээс 5 жилийн ойдоо зориулан гаргасан за 20 дугаар зууны түүхийг гэрэл зургийн амтаар өгүүлэх XX түүх буюу хүн төрөлхтний фото түүх номыг бол одоо худалдаалсаар байгаа гэдгээ бол ерөнхийдөө бол зарлаж байна. За хэрвээ та бүхэн одоо ховор чамин сонирхолтой ном цуглуулах дуртай бол түүх сонирхдаг бол за мөн одоо манай сувгийг бол удаан хугацаанд үзээд дэмжээ гэж одоо дэмжихийг хүсдэг бол за энэ номыг бол худалдаж авах чөлөөтэй юм шүү. За тэгэхээр номыг хэрхэн захиалах талаар дэлгэрэнгүй мэдээллийг дор сэтгэгдэл хэсэгт үлдээе. За тэгвэл харин Ашигт Мартинсийн гэрээ байгуулсан энэ явдал нь одоо Украины дайнд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг маш том асуултын талаар одоо товчхон ярилцъя. За яг үнэндээ энэ гэрээ нь Америкийн нэгдсэн улсын зүгээс Украиныг бол урт хугацаанд дэмжих стратегийн амлалт гэх нүдээр бол дэлхийн нийтэд за мөн Украины ард түмэнд ч гэсэн тэгж харагдаж байгаа. За энэ нь ч бас үнэн зөвхөн зэвсгийн тусламжаар тогтохгүй эдийн засгийн хувьд ч гэсэн Америкийн нэгдсэн улс Украиныг бол дэмжих нь тодорхой болсон. За ингэснээр Украины төр засаг дайныг дуусгах бус харин за дайнд ялалт байгуулах боломжтой боллоо гэх юм сэтгэл зүйн итгэл найдвар бол тэдэнд бий болж байгаа байх гэж бол бодогдож байна. За энэхүү Америкийн нэгдсэн улсын тусламж үргэлжлэн одоо Украин улсад олгогдох болсноор Оросын холбооны улсын зүгээс одоо хийж буй энэхүү дайн бол одоо илүү урт хугацааных болон хувирч маш урт удаан хугацаанд бол сунжрах магадлал бол яг үнэндээ бодитоор бол одоо бий болж байна. Оросын холбооны улсын хувьд бол одоо дайныг зогсоох гэрээ хийх орон зай яг бодит байдал дээр улам бүр хомигдож байгааг бол нуух аргагүй. За ардаа баттай ард талтай болсон учраас одоо украинчууд бол энхийн гэрээ хийх гэж бол нэг их яарахгүй байх. За энхийн гэрээ хийхээр ярилцаж эхэллээ гэж бодоход энэ удаа Зеленский гартаа хөзөртэй хүн шиг ярих боломж бас бодит байдал дээр бол түүнд бол тодорхой хэмжээнд бий болчихлоо. За иймээс Оросын холбооны улсын зүгээс Америкийн нэгдсэн улсын нэмэлт зэвсгийн дэмжлэг орж ирэхээс өмнө за Украинд хийж буй дайнаа улам бүр эрчимжүүлж тасралтгүй маш эрч хүчтэйгээр дайрч за Киевийг эзлэн авч за Украины засаглалыг бол нэн даруй солих шаардлага тэдэнд бол тулгарч байна. Нэг ёсондоо Зеленскийгийн засаглалыг унгаж одоо Украин улсын төр засгийг бол эргүүлэх одоо маш богино хугацаанд эргүүлэх юм шаардлага үүсэж байна гэж харагдаж байгаа юм. За Оросын холбооны улсын хувьд мөн Америкийн нэгдсэн улс нь Украины баялагийг булааж байна. За барууны колончлол Украиныг дотроос нь сүрүүлж байна. За НАТО Украинд бол байр сууриа баттгаж Оросыг бол гаднаас нь тойруулан бүслэж байна гэх мэтээр дотоодын суртал ухуулгууд маш хүчтэй бөгөөд амжилттай явагдаж за Оросын нийгмийн дотор олон нийтийн дэмжлэгийг одоо энэ дайны зүг одоо дахин нэмэгдүүлэх шууд магадлал бас өсөх нь ойлгомжтой. За мөн Америкийн нэгдсэн улсын хувьд бол Украины талд дрон, химик дагуулт, кибер хамгаалалт, сургалт, логистикийн системүүдэд нэвтрүүлэх магадлал бас байгаа. За ингээд дүгнээд харах юм бол яг үнэндээ бол Трамп хэдийгээр ийм нэг говьмтай, бодлогогүй яг хэнийхэн талд байгаа нь ойлгомжгүй мэтээр бол олон нийтэд харагдаж байсан ч за цаагаараа бол Украин улсыг энэ дайнд бол ялагч болгохын тулд за цаашлаад яг үнэндээ бол өөрсдийн нөлөөний улс болгохын тулд одоо маш том геостратегийн ийм алхам хийж байсан ингээд бол тодорхой боллоо. За иймээс одоо нэгэн баталгаатай зүйлийг та бүхэндээ хэлэхэд Украины дайн энэ жилдээ эсвэл эх жилдээ магадгүй одоо 2-3 жилдээ бол одоо дуусахгүй. За дайн халуун болон одоо хүйтэн зэвсэглийн хэлбэрээр бол хосолсон байдалтайгаар бол урт хугацааны маш хүндрэлтэй ойлгомжгүй дайн болон сунжирна гэдгийг бол одоо баталгаатай би бол хэлж бараг бол чадхаар байна. За гэхдээ хамгийн гол одоо зүйлийг хамгийн төгсгөлт нь хэлэхэд бол хэдийгээр энэ одоо Ашигт Мартинсийн гэрээнд хоёр улс гарын үсэг зурсан байгаа боловч энэ гэрээ эцсийн байдлаар бол батлагдаагүй байгаа. За гэрээ хизээ хэрхэн эцсийн байдлаар батлагдах вэ гэвэл за тун удахгүй за энэ гэрээ бол Украины одоо парламент буюу нөгөө Рад гэж ярьдаг одоо
Украины парламентаар бол орж хэвцэгдэнэ. За Украины парламент энэ гэрээг зөвшөөрсөн тохиолдолд гэрээ хүчин төгөлтөр болж эхэлнэ гэсэн үг ээ. За ингээд өнөөдрийн дугаар бол энэ түрээд өндөрлөж байна. За дараагийн дугаараар илүү сонирхолтой чухал сэдвүүдийн хүрээнд дахин уулзтлаа түр баярлалаа.